Улс төр аюулгүй байдлын бүтцийн жигдрэл муутай бүс нутгуудад олон талт харилцааны асуудал, тэрний үр нөлөө хамаарал дутмаг байгаатай зэрэгцэн дэлхийн шинэ хүчин байр суурь улам тэлэх үзэгдэл илүүтэй ажиглагдсан. Жишээ нь Хятадл гэхэд Азийн олон талт харилцаанаас хойш суух хэв маягийг өөрчлөх хандлагатай. Олон туйлд үзлийг хэрхэн олон улсын харилцаанд хангах вэ? Энэ мэтчлэн зарим асуудалд дээд хэмжээний зөвлөлөөс хариулт өгөх учраас энэхүү хилцүүлгийг үргэлжлүүлэн даргалан явуулах үүргийг ажиглагчдын судалгааны сангийн тэргуунд шилжүүлэн өгье. Санжой Жоши. Баярлалаа Мелинда. Дээд хэмжээний зөвлөлийнхэнт Азийн хэтийн төлөх олон талд харилцаатай хамааралд тулгамдсан сорилтуудын талаар хэлэлцэх болсондоо баяртай байна. 21-р зуун Азийн 100 болох байсан мандаж байгаа Аз цөцгийг нь хамх ууширтай байлаа. 5 жилийн өмнө Азийн орнуудаас яг аль нь Азийн 100-ыг тэргүүлж мөрөн дээрээ авч явах вэ гэдэг байлаа. Энэ өрсөлдөөн дундаас бусад улс орн болон эргэн тойрныхоо бүсэд олон тооны үйлдвэрлэл хөгжүүлсэн Хятад товоон гарч ирсэн. Индонез, Вьетнамаас өгсүүлээд өөр олон оронд тус улсын давмгайлал улам хүчээ авсаар. Гэвч Азийн 100 эхлээд 20 жил өнгөрөхөд бид дэрсэн дээр дэнжигнэж байна. Бид ч Хятад Америкийн өрсөлдөөн дунд талхиулж байна шүү дээ. Хажуугаар нь пандемид дэгдлээ. Эдийн засагч сүрхий донсоллоо. 20-р зууны даяаршил чөлөөт зах зээл, валютын тэнцвэртэй үйлчлэл дээр хөгжил дэвшилд хүрнэ гэж үзсэн. Гэтэл өнөөдөр байдал хөрвөж, худалдааны дайнд барьцаалагдж, улс орнуудын гадагшаа тэлэлт буурч, технологи худалдааны салбарын нөхцөл оронгороо эргэж, улс орнууд ч талцах нь ихслээ. Харин дээд хэмжээний зөвлөл орчснороо Аз номхон далайн орнуудыг хөгжил дэвшилд хөдөлж, хамтын ажиллагааг улам нэмэгдүүлэх боломж нээгдэж байгаа юм. Бид Вашингтон, Лондон, Брюсселийн өнцгөөс асуудалд хандахгүй. Харин дотроос буюу Улаанбаатар, Дельгийн өнцгөөс харна. Дэлхийд даяараа пандемидтэй тэмцэж, хэн нь хамгийн хүчтэйг харуулж байгаа. Хүчний тэнцвэртэй байдлыг хадгалах уу, эсвэл шинэ олон талт харилцаа үүсэх боломжтой юу? Бибинийг барих уу гэдэг бас байна. Гол асуудал бол COVID-19 цаг уурын өөрчлөлт, хор тавдрын тархалт, эсвэл дэлхийн мөн чанарт сөрөг нөлөөтэй бэрхшээлүүдийг хамтран шийдэх шүү дээ. Энэ л бидэнд хүндрэл болоод байна. Энэ мэт бэрхшээлүүдийг хэрхэн хамтын ажиллагаагаар шийдвэрлэх талаар хэлэлцэх нь зүйтэй. Аз бидний гэр учраас бүсийнхээ хэмжээнд голлон анхаарах шаардлагатай байна. Дөнгөж сая Мелиндагийн хэлснээр бид олон талт харилцааг олон хүчин нэгэн зэрэг товоон гарч ирж байгаа бүсэд хэрхэн бий болгож зохицуулт хийх вэ гэдгийн учрыг олох хэрэгтэй. Олон хүчин бүхий энэ бүсэд бие биенийг дэмжиж туслах зөөлөн харилцаа дутагдж байгаа нь нууц биш. Эдгээр улс орны дунд энэ тэнцүү харилцан үйлчлэлтсэн харилцааг бий болгосноор тэс өөр ертөнцийг бүтээх эхлэлийг тавьж болох шүү дээ. Тэгэхээр та амьдралаа ардчлалын төлөө зориулсан хүн. Таглын буюу пандемийн дараах ертөнцийн ирээдүй ардчлал байна гэж үзсэн хэвээрээ юу? Бүтэн зууны туршид хаалттай байсан асар олон хүн чөлөөлөгдөж, эдийн засаг амьдрахын төлөөх уралдаан болсон. Танихаар Аз хаашаа явж байна вэ? Дэлхий хаашаа чиглэж байна вэ? Олон талт харилцаа хаана явна вэ? Маш их баярлалаа. Бүгдэд нь өдрийн мэндийг хүргэе. Санжой Жошид өдрийн мэнд хүргэж энэ завшааныг олгосонд гүнээ талархъя. Би улсынхаа нийслэл Улаанбаатараас та бүхэнтэйгээ холбогдож байна. Өнөөдрийн ярианы сэдэв бол олон талт харилцаа. Нэг ялангуяа Аз гэж ярихаар
Аз дахь олон талт харилцааны асуудал тийм ч уян хатан биш л дээ. Энэтхэг хятад гэх мэт нэлээд хэдэн улс Азаас хүч төрн товон гарч ирж байгаа шүү дээ. Ардчлал түгэн дэлгэрхийн зэрэгцээ аюулгүй байдалтай холбоотой шинэ шаардлагууд гарч ирж олон тооны сорилт тулгарч байгаа. Олон талд харилцааны тухайд ярихад олон талд харилцааны нөлөөгөөр дуу хоолойгоо талуудад илүү их орон зай, өргөн боломж, болцоог гаргаж өгч байна. Хүч дутамгуудад ч илүү их завшаан олгоно. Олон талд харилцаа гэхээр миний бодлоор улс орон бүр хүний эрхэм чанар хийгээд өөрсдийн онцгой чанарыг хүндэтгэх хэрэгтэй. Өнөөдөр би Улаанбаатарт өвөр Монгол дахь монгол хэл, түүний хэрэглээ, монгол бичгийн хэрэглээ, заах аргачлалын асуудлаар өргөн хүрээндээ ярьсан. Хятадд бол дотоод монгол гэдэг юм. Гэтэл өнөөдөр өвөр Монголын хүүхдүүдэд төрлөх хэл, үндэснийхээ бичиг үсгийг хязгаарлаж сурахыг хориглоод байна. Ерөнхийдөө олон хүн өвөр Монголд болж байгаа явдлыг соёлын геноцидын хэмжээнд үзэж байна лээ. Яг одоо өвөр монголчууд 100-ны өмнөөс улбаатай уламжлал соёлоо хадгалахын тулд туйлын хүнд зовлонг туулж байгаа. Өвөр Монгол хятадын 2 дахь Шинжаан болчихгүй гэж сэтгэл завдсан хүмүүс олон. Хэрвээ тэр улс ард түмний сонирхол тэдний давтагдшгүй соёлыг үл хүндэтгвэл хэрхэн хариуцлагатай дэлхийн супер хүч болж чадах вэ? Хэрхэн манай бүсийн олон талт харилцаанд нэгдэж чадах вэ? Энэ нь хүмүүсийн асуулт болоод байна. Өнөөдрийн байдлаар төрлөх монгол хэл, монгол бичгээ хүүхдүүдэд сургах гэсэн хэдэн мянган монгол хүн хоригджээ. Үүний эсрэг тэмцэл өрнүүлсэн бүх монгол хүнийг хар жагсаалтад оруулж нийгмийн халамжаас хассан байна. Энэ мэтчлэнгээр өвөр Монголд байдал үнэхээр бэрх болж байна. Хятадын өвөр Монголд манай Монгол улсаас олон тооны монгол хүн амьдрдгийг та бүхэн мэднэ шүү дээ. Та бүхэн надаас ардчлал асуула. Монгол бол ардчлал улам түгэн дэлгэрч Орос Хятадын дунд орших цорын ганц ардчилсан улс шүү дээ. Бид 30 жилийн турш ардчлал эрх чөлөө болсон ард түмнийхээ сонголтыг хангахын төлөө зүтгэж яваа. Том сорилт тулгарсан. Гэсэн ч Монголын ард түмэн сонголтынхаа төлөө бат зогссоор байгаа. Миний харж байгаагаар би хугацаанд багтааж ярина. Олон талд харилцаатай, хамааралтай олон асуудал эдийн засаг, улс төр, дэд бүтэц манай бүс хийгээд хөршүүдтэй хамааралтай олон асуудал бийг мэднэ. Ярих цагаа хэтрүүлэхгүй тулд энэ талаар дараа дэлгэрэнгүй ярина. Ингээд би хилцүүлгийн нээлтийн байр сууриа үүгээр дуусгаж байна. Маш их баярлалаа. Баярлалаа. Эрхэм ерөнхийлөгч Элбэг Доржоо. Таны байр суурийг сонсох туйлын сэтгэл ханамжтай байлаа. Харин одоо дараагийн төлөөлөгч ерөнхийлөгч Хосе Рамос Ортагийн үгийг сонсъё. Та хамбламтан Хименес Белотой баг болон хамтарч цөөнхийн эрх ашигын төлөөх зүтгэлээр Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн шүү дээ. Ерөнхийлөгч Элбэг Доржийн сая ярьсан асуудал бол үндэстний цөөнхүүдтэй холбоотой тулгамдсан сэдэв. Тэдний хувьд олон талт харилцаа цорын ганц найдвар байж болзошгүй. Давтагдшгүй шинжийг хэрхэн энх тайван эрхэм чанар болгох вэ? Энэ бол маш эмзэг зүйл шиг санагддаг. За тэгэхээр олон жилийн турш хийсэн миний энгийн ажиглалтын туршлагаар бол бидэнд
яг юу хэрэгтэй байна вэ гэхээр дараагийн асуултыг ерөнхийлөгч элбэгд орж танд тавья. Энэ бидний тавих сүүлчийн асуулт шүү. Том улс, том хүчнүүд нэг талыг түлхүү баримталдаг. Тэдгээр улс орнууд дэлхийг нэг талд болгохыг эрмэлзэж, түүний эрсдлийг тус бүртээ үүрхийг илүүд үзэх нь элбэг шүү дээ. Гэвч жижиг улсуудад олон талд харилцах хэрэгтэй юу? Гол нь жижиг улсууд юу хийдэг вэ? Жижиг улсуудын хувьд бүх зүйл амжилтаас хамаардаг учраас олон талд харилцааг бий болгохын тулд юу хийвэл дээр вэ? Маш их баярлалаа. Манай ард түмний дунд сүүлийн тэмээний ачаа хүнд гэж үг байдгийм. Ийм учраас би таны асуулттай холбогдуулан 3 асуудлыг онцолж ярмаар байна. COVID-19 пандеми дэлхийн 2 дугаар дайнаас хойших хамгийн их нөлөөтэй, хамгийн их хохиролтой цорын ганц үйл явдал боллоо. Юу гэсэн үг вэ гэхээр пандемийн дараах дэлхийн орнууд олон талтай харилцаатай холбоотой асуудлыг чухалчлан авч үзэх хэрэгтэй. Түүнчлэн хоёр талд харилцаа, олон үндэсний байгууллагын асуудлыг ч ярилцах нь зөв байх. Үүнийг шинэ бодит байдалд анхаарлын төвд оруулах хэрэгтэй. Пандемийн дараах нөхцөлд миний бодлоор манай хөрш орон хятадын санхүү, эдийн засгийн харилцаа улам тэлнэ. Хамгийн түрүүнд Азууд томоохон санаачлагуудад манлайлан оролцоосоо гэж бодож байна. Манай Монгол олон улсын байгууллагуудаас санхүүгийн дэмжлэг авсан. Дэлхийн банк, Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн сан, Европын холбоо, олон улсын валютын сан, бүр их 20 орнууд ч хувь нэмрээ оруулсан. Гэтэл минийхээр хятад хоош суугаад байна. Хятад улс өмнөх санхүүгийн өрнүүдийг цайруулах хэрэгтэй. Манай Монгол улс хятадын тухайд уян хатан зээл, банкуудын хооронд санхүүгийн асуудал цөөнгүй бий. Энэ өрнүүдийг цайруулах хэрэгтэй. Өөр зээлийн асуудал яригдж байхад бид ийм аюултай пандеми үүснэ гэж мэдэх нь байтугай. Таамаглаачгүй, зүүдлээчгүй байсан. Энэ бол хамгийн хөнөөлтэй пандеми. Үүний дараа шинэ хуудаснаас эхлэх юм бол зүгээр гэж би бодож байна. Үүн дээр суйрлан Азад олон талтай харилцааг тодорхой хэмжээнд үүсгэж, олон талтай харилцааны итгэлцлийг батжуулж болох юм. Хоёрдугаар асуудал. Азууд бид Азийн олон талтай харилцааг хэрхэн харах вэ? Хэрхэн хувь нэмрээ оруулах вэ? Миний бодлоор Азийн олон талт харилцаа өргөтгсөн олон талт харилцаа байвал дээр зөвхөн Аз ч биш, номхон далайн бүс, Аз номхон далайн олон талт харилцаа байх юм. Транс номхон далайн олон талт харилцаа. Тэгвэл бусад улс оронд илүү их орон зай гаргаж өгнө. Америкийн нэгдсэн улс, Европын холбоо, түүнчлэн Азийн олон үндэсний байгууллагууд ч багтана. Энэ суурь дээр Азийн олон талт харилцааг амжилттай хөгжүүлэх юм. Гэвч үүнд зарчим байх учиртай. Ардчилсан зарчмаар бүх улс эрхтэгш байж, журамд суурилсан дэглэмээр бүх талын оролцоог нэмэгдүүлэх, хангах хэрэгтэй. Та бүхэн жижиг орнуудын талаар асуусан. Миний бодлоор жижиг орнууд тусдаа дуу хоолойтой байх ёстой. Энэ бол маш чухал. Түүнчлэн Азад Япон улсын байнгын оролцоо дутагддаг гэж боддог. Аюулгүй байдал гэх зэрэг олон асуудал хөндөгдөхөд зарим үед хамгийн найдвартай хамтрагчид маань гадна хоцорчдаг. Тэдгээр ардчилсан улс орнууд бүгдээрээ хамтран оролцох хэрэгтэй. Ийм учраас би нэг санал дэвшүүлмээр байгаа юм. Зүүн Тимор, Шинэ Зеланд, Шри-Ланк зэрэг өөр олон улс байна шүү дээ. Миний бодлоор Азийн олон талт харилцааг шинэ бодит байдалд тусгаж бодох хэрэгтэй байх. Азийн 48 улс нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн гэж явдгийг та бүхэн мэдэж байгаа. 48 улс
нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн. Гэвч бид нэг ширээний ард сууж байгаагүй. Миний санаагаар бид хамтарч нэг төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй. Магадгүй бүх төрлийн судалгааны төвшөнд байж болох юм. Тэдгээр 48 улс бүрээ төлөөлсөн судлаачид нэг ширээний ард суух шаардлагатай. Үүнийг Азийн форум гэж нэрлэж, эсвэл Азийн холбоо гэсэн ч болно шүү дээ. Бүс нутгийн юм уу санхүүгийн бүлэглэл гэж байхаас бүх Азийн нэгдэл гэж байхгүй байна. Үүн дээр ч бас транс номхон далайн хамтрагчид маань оролцвол тун сайн. Хэрвээ бид Азад олон талт харилцааны бүтцийг тодорхой түвшинд байгуулж чадвал нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 48 орныг бүгдийг хамруулах юм бол нэлээд том алхам болно. Манай Мадридын клуб удирдлагын холбоо гэх мэт байгууллагууд Азад нэг шин төсөл хэрэгжүүлэх асуудлыг бодож үзэх хэрэгтэй байх. Азийн форумыг байгуулъя. Тэнд бүх улс оролцож болно. Сонирхсан улс орон бүр төлөөлөгч илгээж болно гэсэн санаатай байгаа юм л да. Маш их баярлалаа. Баярлалаа ирэх ерөнхийлөгч. Та миний асуултад хариулаад зогсохгүй, зөвлөлийн үйл ажиллагааг улам идэвхжүүлэхийг уриалах миний ажлыг хийчлээ шүү. Олон сайхан хүн цугласан энэхүү хэлэлцүүлэг тун гайхамшигтай болж өнгөрлөө. Бүх талаас олон талт харилцааг дэмжиж, бусдынхаа оролцоог нэмэгдүүлэхэд чармайн зүтгэн гэдэгт бас зохих хариултыг өгсөндөө эргэлзэхгүй байна. Гол нь олон талт байгууллагууд одоогоор маш сул байна. Сул байдлыг хүчтэхийн тулд нэг талт харилцааг үгүй хийх, журамд суурилсан бүсийн өргөн хүрээний институцийн хамтын ажиллагаанаас илүүтэй олон талт харилцааны зохион байгуулалтыг бий болгох нь зөв юм байна. Бид жинхэнэ журамд суурилсан институцийн хамтын ажиллагааг бий болгосноор жижиг орнууд эрх тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлж, ирээдүйн олон талт харилцааг үүсгэх шин зарчмуудын үндсийг тавина. Хэлэлцүүлэгт байр суурь илэрхийлж тун гайхалтай санал дэвшүүлсэн танд баярлалаа. Тантай ярилцах туйлын сайхан байлаа. Мөн Меленда бусаддаач талархъя. Баярлалаа Мадридын клубийнхэнд Санжо Жошид баярлалаа. Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс болон Азийн олон талт харилцааны асуудлаарх маш сонирхолтой санал бодлоо солилцсон Санжо Жошид баярлалаа.